Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Даваасрангийн Бат Октябрь гэдэг. Гэхдээ Око гэдэг нэрээр илүү танигдаад олон жил болж байгаа. Тэгээд тэр нэрээр явдаг хүн байгаад байгаа. Би өнөөдөр Английн Лондон хотод ажиллаж амьдардаг. Энэ миний 8 дахь улс. Энд би эхнэр нохойтойгоо цуг гуруулан амьдардаг. Манай нохой энд хөвтөж байна. Бид гурав өмнө Сингапурт амьдардаг байсан. Би өөрөө би бол Хинтийн аймгийнх уул нь бол тэгээд Эрдэнэтэд 10 жилээ төгссөн. Дараа нь би хүмүүнлэгийн ухааны их сургуульд жоохон сурч байгаад 14-т их сургуулиас өмнө би сорсын тэтгэлгээр анх Америк явж байсан. Тэгээд тэр миний амьдралыг өөрчилж миний амьдралын бүх юмны ер нь чиглэлийг нэлээд өөрчилсөн тийм туршлага гэж боддог. Тэр сорсын сангийн тэтгэлгээс хойш ерөнхийдөө би энэ Америкт очиж сурах, барууны соёлыг хөөх гэдэг зүйл рүү ерөнхийдөө орсон. Тэгээд 17-т би тэтгэлийг аваад дахиад Америкт явж сураад Америкт Портландын их сургуулиас би санхүүгийн зэрэгээр бакалавра авсан. Тэгээд инженерийн чиглэлээр магистр сурж байгаад сургуулаа хаяад Голланд руу нүүж яваад. Гэхдээ их сургуульд байхдаа миний нэг ойлгоцсон зүйл нь энэ стартап технологи гарааны бизнес гэдэг юм ойлгоцсон. Энэ рүү улаараад орсон хүн байсан. Тэгээд би тэр лүү ажиллаад эхэлчихсэн байсан болохоор хувийн юм хийж үзэх гээд тэгээ бас Голланд руу нүүх гээд сургуулаа хаяад явж байсан. Аяанда би Монголд бизнесийн удирдлагынхаа магистрийг бас авсан байгаа. Одоо би миний хэд хэдэн малгай өмсөж хэд хэдэн төрлийн ажил хийж явдаг хүн. Би өөрөө хамгийн түрүүн болохоор би өөрийгөө зохиолч гэж хэлэх дуртай. Балер өдөр гэдэг нэртэй 2 ботыг бичиж хэвлэж гаргасан байгаа. За тэрнээсээ гадна 3-4 дэх ботууд аль хэзээ төлөвлөгөөнд орсон ажиллаад явагдаж байгаа. Эннээсээ гадна болохоор би өөрөө бас энэ сошиал медиануудаар дамжуулж янз янзын нөлөөллийг бий болгодог. Балер өдөр гэдэг хөдөлгөөнийг энэ соёлыг бас энэ сэтгүүийн хандлагыг нэвтрүүлж гаргаж ирсэн байгаа. YouTube сувг дээр юм авч явдаг, Instagram энтергээд энэ олон төрлийн байдлаар хүмүүст аль болохоор эрүүл амьдралын хэм маяг гэдэг зүйлийг яаж бий болох вэ гэдэг рүү илүү их анхаарч бас ийм ажил бас хийдэг байгаа. За ганцаарчлан коуч гэдэг зүйлийг сүүлийн 5-6 жил бас хийж байгаа. Тэрний өмнөх жилүүдэд нь илүү би менторинг зөвлөх байдлаар аяг ажилладаг байсан. За миний бас үндсэн нэг ажлуудын нэг нь би Texas гэдэг Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалтын санд би ажилладаг энэ Лондонд амьдарч байгаа нэг шалтгаан тэр ажлынхаа хүрээнд би дэлхийгээр бид нар олон төрлийн төслүүд хэрэгжүүлдэг, тэрийг нь би хариуцаж ахлах захирал байдлаар энэ компанид бас ажилладаг. За энээсээ гадна болохоор би хэд хэдэн Монголын болон олон улсын стартапуудад гарааны бизнесүүдэд нэг бол өөрөө үүсгэн байгуулагч хамтарч ажилладаг, нэг бол зөвлөх болж ажилладаг байгаа да. Өөрөө яг үүсгэн байгууллага голлоод бас ажиллаж байгаа нэг үнсэн компани болохоор Play Academy гэдэг нэртэй насан туршийн инновацийн сэтгүүний сургуулийг бид нээж байгаа. Тэгээ энэнийхээ хүрээнд бид нар тэрэлчид хүүхдүүдийнхаа зуны кампыг 24-ны 8 сард би өөрөө очиж зохион байгуулсан. Дараа нь бид нэр Тайландд өвлийн кампа зохион байгуулж байна. Гэх мэтээр томчууд болон хүүхдүүд зориулсан янз янзын олон төрлийн энэ амьдралд хэрэгтэй чадвар, тэр дотор гарааны бизнес инновацийг ойлгуулах гэсэн ийм янз янзын сонирхолтой модулийг бий болгосон. Ийм бас гарааны бизнесийг бас өөрөө авч явж байгаа. Одоогоор за өөрөө би түрүүн энэ ярианаас ойлгож байгаа ер нь энэ эрүүл амьдралын хэм маяг гэдэг зүйлд аягүй итгэдэг хүн, өөрийгөө биохакер болгоод би сүүлийн 5 жил болж байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр би технологи, мэдлэг, шинжлэх ухаан, хүний хуучны арга барилуудыг бүгдийг судалж харж агаад өөрийнхөө эрүүл мэндийг цогцоор нь би эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд энэ бүгдийг яаж би өнөөдөр ахиулж аягүй өндөр түвшинд аваачих вэ гэдэг дээр аягүй ажилтдаг хүн. Өнөөдөр би 40 настай. Гэхдээ миний бие физиологийн ихэнх хэмжүүрүүд нь 20 хэдэн настай залуучуудтай өрсөлдөхүйц тийм хэмжээнд байдаг. Тэгэхээр энэ эрүүл амьдралын хэм маяг гэдэг зүйл миний хувьд бол айгүй чухал. Тэгээд тэргээр тогтохгүй би squash гэдэг спортын тамирчин, спортын мастер Монгол улсаа төлөөлж Азийн наадамд орж байсан. Одоо ч гэсэн янз янзын тэмцээн, уралдаанд оролцож явсаар байгаа. 28 оны Олимпиад орох зорилготой ажиллаж байгаа хүн. Тэр бас спортын тамирчин хүн гэж бас өөрийгөө танилцуулмаар байна.
би өөрөө шашнаараа буддизмын шашинтай хүн сүүлд буцаад буддизм руугаа нэлээд орсон либерал үзэл бодолтой гэж хэлж болно. Америкийн одоо школ гэж ярьдаг илүү тэртэл руугаа боловсрал болон соёл гэдэг зүйл рүүгээ орцсон. Гэхдээ би 8 улсад ажиллаж амьдарсан хүн байгаа. Тэрэн дотор Азид гэж ярих юм бол Малайз, Сингапур, Филиппин гэдэг улсуудад амьдарчээс утгагүй манай эхнэр бит хоёр бас Таиланд руу нүүж Улаанбаатар, Таиланд хоёрын хооронд амьдрахаар болж байгаа. Дараагийн нүүлтээ бид нэр тэгж хийх гэж байгаа. Үүнээсээ гадна би Америкт олон жил амьдарсан, Нидерландд амьдарч байсан, одоо ингээд Англид амьдарч байна, тийм ээ. Гэх мэтээр бас олон бас барууны орнуудын зах зээл дээр амьдарч утсан. Би өөрөө ихэвчлэн удирдлагын ажил хийдэг. Одоо энэ Америкийн нэгдсэн улс компанид хийж байгаа. Би өөрөө 20 хэдэн хүний багийг хариуцж ажиллаж байгаа одоогоор. Тэгэхээр энэ болгоно нь өөрөө бас миний дуршлага ямар вэ гэдэг өнцгөөс нь би бас мэдээлэл өгөх гэж энэ хуваалцж байна, тийм ээ. Нийтдээ би нэг 8 стартап гарааны бизнесийг үүсгэлцэж байсан, дампууруулж байсан. Одоо ч гэсэн энэ маань үргэлжилсэн хിവэрэ байгаад байгаа. Урагшаага харангуут миний хувь хүний зорилго зорилт юу юм бэ гэнгүүт би утга учир бүхий ажил хийдэг, утга учир бүхий харилцаа холбоон дотор байж чаддаг. Тэгээд илүү өөрийнхөө цаг хугацаагаа өөрийнхөө хүснээрээ удирдсан. Тэгсэн мөртлөө бас юм сонирхолтой амар том олон хүний амьдралд нөлөөлж чадах үс гоё юмыг үүсгэсэн тийм хүн болох гэж ер нь бол миний амьдрал чиглэсэн байгаа. Тэгээ энийг хийж байх үедээ их нэртэйгээ нохотойгоо тэгээд магадгүй ирээдүйд манай ингээ гэр бүл өргөжөөд тийм ээ бид нарын авч явах хүсэлтэй байгаа амьдралын хэв маяг миний нэг 8-aalцах дургүй зүйлүүд нь ажлын төлөө би эрүүл мэндийг ерөөсөө одоо 8-aalцах бол ерөөсөө дургүй болчихсон. Цагаа 8-aalцах бас айгүй дургүй, тэрэндээ айгүй харамж ажилдаг байдаг хүн байгаа. Миний хувьд тийм олон одоо тэрбум доллар заавал хөөсөн бол биш. Гэхдээ санхүү бол миний хувьд чухал. Гэхдээ хүссэн амьдралын хэм маягаар бүрдүүлж чадах үз. Тэгээд миний хүсэж байгаа тэр цагийн эрхчлөөг надад бий болгох, тэр санхүү бий болохын төлөө их нэртэйгээ ажиллаж байгаа хүн. Би өөрөө илүү урлаг айгүй их сонирхдаг хүн. Одоо шашинлаг тал руугаа бас айгүй сонирхдаг хүн. Би гүнзгий философи судалж уншиж ярих дуртай. Би маш их ном уншдаг. Ном унших гэдэг бол миний бүр өдөр болгон хийх дуртай зүйлүүдийн нэг нь. Яагаад гэвэл миний хувьд бас нэг утга учиртай зүйл нь шин юм сурах гэдэг нь хүнийг хүн болгодог гэж би бол өөрөө итгэдэг, боддог. Тэгээд тэнцэнс тэрийг хийх айгүй дуртай. Бас дээрэс нь зүгээр л тэрнээс гадна тэгтээ дэлхий дээр ямар их гоё мэдэх хэрэгтэй, биднэрт хэрэгтэй байдаг мэдлэг чадвар ямар их байд юм бэ? Тэр болгоныг бид нар өнөөдөр номоор дамжуулж айгүй гоё гүнзгий чанартайгаар авах боломжтой байдаг. Тэгэхээр би тэрийг бас айгүй их дуртай. Би өөрөө сошиал медиагаараа дамжуулаад энэ хурж байгаа балер өдрөг ном байна уу? Эсвэл одоо миний тавьж байгаа постууд байна уу? Рилүүд байна уу? YouTube дээр тавьж байгаа агуулгууд байна уу? Тэр болгоноос надаа айгүй гоё ирдэг юм нь юу вэ гэхээр баг тийм ээ, бараг л өдөр болгондоо хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр надад миний нэг удаа дээрүүд нэг тавьсан юм. Тэр хүнийг яг тэр нэг хэцүү цагууд нь эргүүлж чадсан. Миний нэг дээрүүд тавьсан юм, нэг хүний нэг айгатсан болгоомжлоодсэн юмных нь алт гарах зориг өгч чадсан. Миний нэг дээрүүд нэг үдсэн юм, миний юмыг олон сонссны дараа нэг юмыг амьдралдаа хэрэгжүүлээд айгүй хүчтэй айж байсан зоригтой шийдвэрийг гаргаж чадсан. Зөв зүйлийг ойлгож чадсан. Ямар нөгөө хийх гэсэн юмны учрыг олж чадсан. Бүр хүнд амар хэцүү одоо хамгийн хүн төвшөндөө нэг орж ирдэг мессежүүд нь болохоор амиа авах жагаад байсан гэдэг одоо мессежүүд нилээн хэдэн удаа орж ирж байсан. Тэгэхээр энэ болгоныг ингээд энэ мессежүүдийг уншаад яваад байнгут гарч ирдэг зорилго нь би энийг яаж өшөө олонд хүрэх үү? Яаж энийг үргэлжлүүлж явах уу те? Энэ нөгөө талд нь гарч байгаа үр нөлөө нь үнэхээр хүнд бас хэрэгтэй юм байгаа юм байна. Тэгэхээр энийг бас ингээд өшөө скейл хийгээд томруулвал яаж яах вэ гэдэг тал дээр бас хүсч тэмүүлдэг юм байгаа. Би нэг кино хийх бас нэг хүсэл зорилго байна да. Гэх мэт ийм зорилготой амьдарч байгаа хүн тэгээд философиудыг өшөөх гоё ойлгомоор байна. Хүний тархины бүрэн боломж, хүний физиологийн бүрэн боломжийг ойлгож, туршиж, задлж үзмээр байна. Тэгэхээр би ийм хүн.
За коуч хүний зорилго бол ерөөсөө нөгөө client буюу нөгөө хамтарч ажиллах гэж өөрөөтэй чинь ирж ажиллаж байгаа тэр хүний зорилго л коуч хүний зорилго байх хэрэгтэй. Тэ. Тэр хүн ирээд ер нь энэ коучинг авч байгаа хүний хувьд яагаад авч байгаа вэ гэхээр би нэг юм хиймээр байна. Би нэг юм өөрчлөмөр. Би нэг өөрийгөө энэ цэгээс энэ цэг рүү хүргэмээр байна. Би энэ цэгээс энэ цэг хүрэх гээд байгаад нэг садаа болоод байгаа юм арилгамаар байна. Эсвэл би энэ цэгээс энэ цэгээр хүрсэн чинь энэ миний бодсноос хамаагүй өөрөөр байгаад байна. Энэ нэг л сэтгэл дундуур байна. Эсвэл би энэ цэгээс аль цэг рүү явахаа мэдэхгүй байна ч нэг иймэрхүү асуудлууд. Гэхдээ иймэрхүү юм зорилгоодыг хүмүүс нь өөрсдөө бариад ирдэг коуч авч байгаа хүмүүс. Тэгэхээр коуч хүний зорилго болохоор тэр зорилгод нь л хүрэхэд нь л тус болох хэрэгтэй. Тэгэхээр коучингийн зорилгын яриад ирэнгүүт бас нэг яригдах хэрэгтэй зүйл нь коучинг одоо бусад одоо сэтгэл зүйч, зөвлөх, ментор, консалтант энэ гэсэн хүмүүсээс юугаараа ялгаатай юм бэ гэдэг дээр нэг бодох хэрэгтэй зүйлүүд байгаа. Тэр нь юу вэ гэхээр коучн дээр орж ирээд хүн зөвхөн мэдээллийг тунгаах хангалттай биш, ойлгох хангалттай биш, мэдрэх аюул чухал. Тэгээд мэдэрснээрээ хүн ер нь яадаг юм гэхээр үйлдэлийн төвшин рүү орж чаддаг, үйлдэл хийж чаддаг, шийдвэр гаргах, тэр хийх ёстой уулзалтыг хийх, юмтай нүүрлэх, эсвэл одоо юмруугаа чиглэсэн давтамжуудыг хөрөн оруулж эхлэх ч юм уу тийм ээ. Гих мэтийн үйлдэлүүд хийж эхлэх. Тэгэхээр коучинг нэг ялгадаг зүйл нь. Тэгээ коучингийн зорилготойгоо бас холбоотой зүйл нь тэр тухайн коучинг авч байгаа хүн үйлдэл хийх, үр дүн гаргах. Тэгээс яриад ойлгочихтой биш, тэр ярьсныгаа тэр ойлгосныгоо дуусгачихтай биш, тэр ойлгосныгоо үйлдэл болгох нь коучингийн хамгийн гол зорилго юм. Гэхдээ буцаал ярангууд тэр коучинг үр дүнтэй болгох хүн нь нөгөө клиент нь коучинг авч байгаа хүн нь өөрөө гэдгийг л ойлгох. Энэ дээр би нэг ярих дуртай жишээ нь дугуй унах байдаг тийм ээ. Би хүнд очиод дугуй яаж унахыг зөндөө яриад үзүүлээд өөрөө ингээд дугуй унж үзээд ингээд явж болно. Тэр хүний ч гэсэн за харангуйтаа хөндлөнгөөс хараад дугуй яаж ундгийг ойлголоо. Би яагаад унж чадахгүй байгаагаа ойлголоо. Би яагаад тэнцвэрлэж чадахгүй. Би юунаас яагаад байгаа гэх мэт ойлгочлоо. Гэхдээ тэр хүн тэр дугуйн дээр өөрөө мордоод миний хэлсний дагуу чи химиг чигээд эрсдэл авч үзээ. Тэгээд дугуйгаа ундаг болтлоо. Хоёлаа хичнээн тэр тухай ярьсан ч гэсэн ойлголт гардал ойлгосон гэд олигтой ахиц коучн дээр бол гарсанд тооцохгүй. Гэхдээ нөгөө талдаа нөгөө хүн маань үгүй би дугуйгаа ойлгочлоо. Энэ нь энэ удаа ахиц энэ нь миний зорилго хэм бол бас мөн коучингийн зорилго энэ хүн өөрийнхөө зорилгыг энэ гэж тогтоож байгаа. Би энэ үед нь магадгүй зарим тохиолдолд чи өөрийгөө хангалттай шахаж чадж гэнэ үү гэдэг чаленж оруулж ирж магадгүй. Гэхдээ хэлгээд байгаа санаа нь маань зорилго нь юу байдаг юм гэхээр нөгөө нэг коучинг болгож байгаа буюу тэр үр дүн гарах нь л ер нь хөвчлэн зорилго байдаг. Тэгээ тэр үр дүн харин коучинг авч байгаа хүн маань юу гэдгийг өөрөө тодорхойлно гэдгийг ойлгож байна. За би энэ ерөнхийдөө болохоор нэг ойролцоогоо 16 жил шахуу энэ стартап инновацийн салбарт ажиллаж байгаа. Тэгээ энэ хугацаанд ажиллаж байхдаа би тэр үеэс л би менторинг гэдэг зүйлийг хийж эхлээл, чадах хэмжээгээр өөрийнхөө сурсан зүйлийг бусдад зөвлөж эхлээл. Тэгээ аяанда одоо олон компаниудын зөвлөх болсон, олон хүмүүсийн ментор болсон аль бие ёсоор тэгээд ажиллаж эхэлжсэн. Тэгж явж байгаад би сүүлийн 5-6 жилд энэ коучинг гэдэг энэ горим руу илүү ойлгоод миний өөрийн хүнд тусалдаг арга маань, хүнтэй ингэж тулж ажилладаг арга маань энэ коучинг гэдэг энэ горимтой илүү ойрхон юм байна гэдгийг олоод тэгээ би тэрний дагуу Сингапурын CCI гэдэг сургуулиар яваад энэ мэдлэгээ сайжруулад тэгээд тэгж явахдаа би угаасаа коучинг хийдэг байсан. Тэгээд нэг 5 жилийн өмнөөс ерөнхийдөө аль бие ёсоор коучинг гэдэг горим руу ороод тэгээ өөрийнхөө арга барилыг ч гэсэн тэр коучингийн international одоо тэр олон улсын коучингийн институтийн арга барилаар нь сайжруулах юмаа сайжруулах сураад ингээ өөрчлөө явж байгаа. Одоогоор би нэг ойролцоогоор 500 цагийн коучинг хийчихсэн байгаа. Их хвчлэн монголчууд тэгээд бусад нь Азийн бусад улсуудын хүмүүс бол байдаг. Тэгэхээр 500 цаг гэдэг нь ойролцоогоор би нэг хүнтэй их хвчлэн бид нэг л цагийн л коучинг хийдэг. Тэгэхээр 500 удаа ийм коучинг сешн хүмүүстэй хийсэн гэсэн үг. За надтай коучинг авдаг хүмүүс ихэвчлэн амьдралын коучинг авах зорилготой орж ирдэг ихэнх нь. Тэгэхээр одоо яг л хүн болгоны амьдрал тулгардаг өнөөдөр өөрийгөө нэг тийм өөрчлөлтийн цэг дээр ирчээд тэгээд нэг
тэрний дараачийн цэг рүү орох гэхээр тодорхой биш байдал бий болох ч юм уу, ганцаардж байгаа ч юм уу, тийм ээ, эсвэл одоо нэг юм чиглүүлчих хамт явчих хүн хэрэгтэй байгаа ч юм уу, эсвэл өөр одоо дуршлаг болон үзэл бодлыг оруулж ирээд өөрийг нь шахах тийм хүн хэрэгтэй ч байгаа юм уу. Тиймэрхүү байдлаар амьдралын янз янзын асуудлууд, бүх төрлийн асуудлуудыг бол барьсан одоо яг тийм лайф коуч надаас хүмүүс айгүйх авдаг. За хоёр дахь төрөл нь болохоор илүү яг бизнес, стартап, гарааны бизнес гэдэг төрлөөрөө мэдээч хэрэг маш олон хүмүүс бас над руу орж ирдэг. Тэгээд тэдгээр нь хүмүүс нь шинэ бизнес эхлүүлсэн, эсвэл хуучин бизнесээ нэг юм руу оруулах гэж байгаа, эсвэл бизнесийн жоохон болохгүй байгаа ч юм уу те. Тэгвэл илүү энэ чиглэл рүүгээ хандсан байдлаар бас олон хүмүүс надаас коуч авдаг. Гурав дахь надаас бас авдаг коучингийн төрлийн хүмүүс нь өөрсдөө коуч болох сонирхолтой хүмүүс надаас маш коуч авдаг. Тэгээ энэ хүмүүс нь өөрийнх нь ингээд урт хугацааны амьдралын зорилгыг харангуут хөвчлэн тэр өөрийнхөө байгаа мэдлэгийг бусдад хуваалцаж тэрэн дээр үндэслээд энийг мэрэгжил болгоод цаашаа авч явах хүсэлтэй. Тэгээ энэ одоо эрүүл мэндийн чиглэл, лайф коучингийн чиглэл, өөр янз янзын чиглэлээр. Тэгэхээр энэ хүмүүс ч гэсэн надтай бас ирж коуч аваад тэгээ буцаад тэрийг тэнцэнс надтай хамтарч өөрөө тим төрлөөрөө сайжруулах тал дээр ажилладаг. Тэгээ би бас энэтэй холбоотойгоор магадгүй өөрийнхөө зүгээр яг надтай ажлын коуч болох сонирхолтой хүмүүс зориулсан коуч болох бас сургалтыг бас удахгүй хий гэж ерөнхийдөө бодож байгаа. Надаас коучинг авдаг бас хүмүүс ихэвчлэн ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Сонирхолтой. Би тийм одоо өөрөө зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчлэн гэсэн юм бол тавиад ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Би тэрийг гэдэгтээ айгу бахархдаг. Тэр нь бас магадгүй би бас итгэхээр тийм холболт харагдаж чадж байгаа юм байна гэж боддог. Бас миний надаас коучинг авж байгаа маш олон хүмүүс ихэвчлэн гадаадд байгаа монголчууд бас надаас нэлээх коучинг авдаг. Насны хувьд би ер нь баг бүх групптэй ажиллаж утсан 13 хамгийн бага, 12 хамгийн бага, тэгээд дээшлээд 60 настай хүнтэй коучинг хийжсэн. 60-70 настай групптэй бас ажиллаж байсан. Манай Play Academy гэдэг шинэ сургууль маань өөрөө 10 жил байгаа болохоор мэдээч хэрэг өсвөр үеийнхэнтэй бол энэ дээр байнга ажилладаг байгаа даа. За тэгэхээр би түрүү ярьсан тийм ээ, би ингээ коучинг хийгээд эхлэхээр хүмүүст нь анхнд нь ингээд нэг сануулах гэж оролддог зүйл нь юу гэхээр коучингийн үр дүн нөгөө хүнээсээ буюу коучээс биш, коучинг авж байгаа хүнээсээ 100% хамааралтай гэдгийг сануулахыг хичээдэг тийм ээ. Яг тэгэхээр коучинг аавна гэдэг маань айгүй тийм пассив үйл ажиллагаа ерөөсөө биш. Юм ярьчаа, тэнцэнс юм ойлгоод тэгээд ингээд ойлгоод эмчлэгддэг процесс зөвхөн биш коучинг. Тим процесс явагддаг. Гэхдээ жинхэнэ коучинг юу болох хэвээр гэхээр тэр ойлгосон ухаарсан зүйлээр үйлдэл хийх. Тэгээд тэр үйлдэлээрээ үр дүн гаргах. Коучингийн engagement гэхээр ихэнх хүмүүс надтай 4 цагийн коучингоор эхэлдэг. Ер нь олоос ч гэсэн нэг тиймэрхүү гормоор ажиллана. Тэгээд анх эхэлж байхдаа 2-7 хоногтой нэг удаа цагаа авна гэсэн үг. Тэгэхээр 8-7 хоногийн хугацаанд надтай 4 колоор ингэж дамжиж коучинг ажиллана. Манай бас нэг коучингийн нэг онцлог дээр би нэрээ нэмэлчээд би ганцаараа орж ирдгүү. Олон улсад хаач явсан ганцаар коуч авах юм бол ганцхан тэр коучтэй л ажилладаг бол манайх ануугаас сэтгэл зүйч бит хоёр цуг ажиллана. Дээрээс нь манай багийн бусад хүмүүс орж ирж бүтэн experience-ээр туслана. Тэгэхээр хэдийгээр ингээд 4 цаг надаас авч байгаа юм шиг боловч яг бүтэн цаг нь 6 цагийн үйлчлэгээ бичмгээ оруулдаг. Тэгэхээр бид нэр ингээд багаар орж иж ажилладаг байна. Гэхдээ тэр ингээд 4 цагуудын хооронд энэ нэг ярьсан ойлгосон зүйлээр үйлдэл хийх нь өөрөө коучинг юм. Тэгэхээр би иймэрхүү зүйлийг эхлээд хүмүүст маш их ойлгуулах гэж хичээдэг. Тэгээ коучинг авахтаа хүн тийм бэлтгэлтэй байдал гэж яригддаг энэ оноо үйлдэл хийхэд 10 бол шууд хийн, нэг бол жоохон хийхгүй хаашлуулаад. Тэр нэг үйлдэл хийхэд бэлтгэлтэй байдал чинь өссөн горим дээр коуч нар орж ирвэл илүү тохиромжтой гэж боддог. За миний бас нэг дараачийн нэг бусад коучудаас нэг ялгагддаг зүйл нь юу вэ гэхээр би өөрөө сэтгэл хөдлөл мэдрэмжээр айгүйх анхаарна. Яагаад гэвэл тэр хоёр нь хүнийг үйлдэл хийлгдэг болохоор. Дээрэс нь би бусад коучудаас бас нэг ялгагдах зүйл нь юу вэ гэхээр таныг удаашруулад байгаа хоошоо татаад байгаа хүчин зүйлүүд рүү орно. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй дахиад дурсамж орж ирж магадгүй, травманууд орж ирж магадгүй, буруу хуучин шинжлэх хэрэгтэй, итгэл үнэмшлүүд орж ирж магадгүй. Тэгэхээр би тэрийг бас зарим коучуд тэнцэнс жоохон зогтдог. Би бол үгүй би тэр лөө ордог. Өөрөөр хэлбэл таныг урагшлуулахад хэрэгтэй бүхэл 360 спектрумээр ажиллана гэсэн үг.
Өөр бас миний коуч хүний үед бусад коучоос нэг онцлог зүйл нь би энэ цогцоороо эрүүл байх гэдэг дээр би айгүйх анхаардаг. Эрүүл биеийн саруул ухаан оршдог. Эрүүл биетэй хүн өнөөдөр тэр амьдралыг хүсэж байгаа амьдралаа бүтээх тэнхээтэй, бие физиологийн чадвартай, тарих толгойн чадвартай бас тийм төвшөнд ажиллах чадвартай тийм хүн байж ч тэр амьдралын өөрчлөлтийг гаргана. Тэгвэл тийм хүн байхын тулд цогцоороо эрүүл байх хэрэгтэй. Цогцоороо эрүүл байх гэдэг дээр юу ярьж байгаа? Би физиологийн эрүүл мэнд ярина. Надтай коуч юм бол би таныг хараад яаж харагдж байна, юу яаж байна, таны нойрыг ярилцсан, жингийн тухай ярилцсан, янз янзын эрүүл мэндийн асуудлуудын тухай ярилцсан, нэмэлт бараа бүтээгдэхүүн амьдралын хэм маяг дээр нэвтрүүлэх зүйлүүдийн тухай ярилцсан. Энийг би санал болгоно. Би физиолог, хоёрт нь сэтгцийн эрүүл мэнд, коучингийн үеэр угаасаа яригдаа явна. Миний зарим нэг гэрийн даалгавар яг тэр сэтгэл зүйн асуудлуудыг шийдэх асуудлууд бас яригдаж магадгүй харил. За тэгэхээр би физиологийн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд, гурав дахь нь харилцааны эрүүл мэнд орж ирнэ. Хүмүүсийн харилцаа. Нэг айгуу гоё миний нэг дуртай ишлэл юу байдаг вэ гэхэлэр амьдралын бүх асуудал харилцааны асуудал байдаг гэдэг. Тэгээ би энэ 100% итгэдэг. Тэгэхээр харилцааны чадвар дээр эрүүл мэнд дээр бас ажиллана. Санхүүгийн эрүүл мэнд дээр ярилцсан айгуу чухал асуудал яригдж байна тийм ээ. Тэгээд араас хүнсэн би итгэл үнэмшил, зориг, хувь тавилан, утга учир гэж юу юм, үнцэн гэж юу юм, иймэрхүү зүйлийг ярилцсан. Тэгэхээр ийм 5 зүйлийг таваар нь цогцоор нь авч үзчихээж хүн өнөөдөр эрүүл байдаг гэдэгт би итгэдэг. Тэгэхээр би коучинг дотор энэ элементүүдийг оруулж ирнэ. За бас миний коучинг дотор өөрийн бас нэг одоо анзаардаг хэд хэдэн зүйлээ хувилбарын тухай ярих дуртай, цаг хугацаа, цагийн дименшны тухай би юм бодох дуртай, би өөрөө хүчтэй болох юу одоо хүний нэрнээс ахгүйла зүгтаад байгаа үнэн гэх мэт зүйлүүдтэй нүүрлүүлэх тийм хүнийг тэр одоо тэр нүүрлэх тэр зоригийг өгөх дээр бас аяг анхаарч ажилтдаг байгаад байгаа. Тэгээд юу дадал зуршил, амьдралын хэв маяг гэдгийг бол би бас нэмж ярьдаг, анхаардаг. Яагаад гэвэл миний бодлоор хүн эрүүл, амжилттай, мундаг тийм хүн байхад өдөр болгон бидний дадал зуршил маань бидний хэмбэ гэдгийг тодорхойлдог гэдэг нь ойлгомжтой зүйл байгаа. Тэгэхээр тэрнээр ажиллана. Тэгэхээр ийм төрлөөр иймэрхүү байдлаар миний коучингийн арга барил бас арай ондоо. За эхлээд одоо манай багаас хэрвээ коучинг авах юм бол бид нар яах юм гэхлээр бид нар chemistry session гэдэг яригдана. Тэнгуүтэ манай багийн ану. Тэгэхээр ану бит хоёр илүү тантай хамтарч ажиллана. Тэгэхээр манай ану анхны коллег, анхны уулзалтыг бас нэг ойролцоогоор баг нэг цаг коллег тантай цугийн тэгэргэж таны юу хийх гээд байгаа, яах гээд байгаа, коучинг яаж идэвхтэй болох уу, яаж өөртөө ашигтай байх уу. За тэгэнгүүтээ дээрээс нь ану маань аль хэзээ ерөнхийдөө хүнд ойлгуулах, бэлтгэлийн ажил, мэдээлэл солилцоо гэх мэт ажлуудаа хийгээ эхэлчихнэ. Тэгээд тэнцэнээс над руу шилжиж эхэлнэ. Тэгэнгүүтээ ингэж явж байгаа ану дахиад чек-ин хийн, репорт гарна, төгсгөлийн хаалтын уулзалт дахиад ану орж ирнэ. Гэх мэтээр ингэж бид нар багаараа ажилтдаг байгаад байгаа. Тэгэнгүүтээ цагийн хуваараасаа болоод янз янзын цагуудаар хэдлээ цагаа хуваарлчихна. 4 цаг авч байгаа хүмүүс маань хөвчлэн 1 цагаар л коучинг ер нь бол дандаа явагддаг. 1 цагаа хуваана гэж хамгийн багадаа 1 цаг, хамгийн ихдээ 1 цаг. Гэхдээ би дээшлээд 2 цаг, 3 цагийн коучинг бас хийж байсан. Тэрийг нэг санал болгохгүй. Гэхдээ тэгнь зарим хүмүүс амьдралын тийм яг хэцүү цаг үе эсвэл эзэгтэй цаг үедээ 7 хоног болгон коучинг хийдэг хүмүүс байгаад байгаа. Зарим хүмүүс нь сартаа нэг цагаа хийчээ тэгээд сараадаа ингээ хуваарлцдаг хүмүүс байгаад байгаа. Гэх мэтээр ингэж бид нартай ажилтдаг байгаа хүмүүс. Малайзад нэг халуун өдөр би нэг гадаа нартай газар сууж байгаад гинт би халуун цай уусан ч гэсэн чичээд гисэн хүний миний би тэгээд яг ингээ даарц юм шиг хөргөчөнд байгаа юм шиг. Тэгээд тэр болтол миний би айгүй зүгээр байсан. Тэгтээ өчигдөр шин би шүнжингээ шоовдсан байсан. Тэгтээ тэр өдөр би гайг байсан. Яг халуун цай уугаас очих зүгээр байсан. Шаардцсан амар тийм хэцүүцсэн юм байгаагүй нойр морч гэсэн гайгүй санагдчихсан. Тэгтээ тэр халуун цай уугаад ингээд тэгээ бүр байрчдаггүй ингээд өөрөө чичрээд ингээ байжсэн. Гинт бүр миний би ингээд сони ингээ унах гад ухаалтах гэдэг юм шиг болоо. Тэгээ би гэр ойрхон байсан болохоор арай чигээр тэр кофе шопоос гараа гэртээ орчоод тэгээ ингээд би байжсэн чинь ерөөсөө л байхгүй. Дээшгээч бүлжиж эхлээл доош оч гүйлгээ дээш доош гүйлгээд тэгэл ерөөсөө тэнцэнсэж босч чадахгүй амтан болоо өрсөн. Тэгээд тухайн үед юу манай найз охин маань над дээр ирээд би ерөөсөө тэнцэнсээ шууд орлууд хэвтэл тэгэл тэнцэнс би юу 24 цаг ерөөсөө хөдөлж чадахгүй дээшгээ доошоо гүйлгээл тэгэл хэвтээс. Тэгээд тэр үргэлжилж
Манай найз хэрсэн надад тусалсан хоёлоо тийм яасан эмнэлэгт очижсэн эмчнэр юу басныг мэдэхгүй байна гэсэн бодвол вирус байж магадгүй гэсэн тусал хийсэн арай гайгүй болж нэг амдаа юм хийх боломж гарч ирсэн 8 хоног юу ч хийдэггүй шахуу байцсан байсан болохоор яг тийжсэн. Тэгтээ шингийн муужсэн болохоор тэгээд юмаа ууж идэж эхлээд тэг би басч. Тэгээ тэр цэгээс хойш би юу ойлгосон бэ гэхлээр амьдрал ингээ итвэхтэй амар гоё зугаа цэнгэлтэй их юм бүтээсэн хүн болоод амьдрыг үйл бид нар эрүүл мэнд байхгүй бол тэгэл босод өстой юу босд юусэн ч хамаагүй тэр болтол би яаж амьдрдаг хүн байсан гэхлээр аюух ажилтдаг хүн ажилд сайн байсан амжилттай явж байсан бас дээрэс нь тэрнийхээ хажуугаар үхтлээ шоуддаг хүн ерөөсөө би эрүүл мэнд би дасгал хийдгээс бус талаараа эрүүл мэнд бол нэлээд хэцүү байсан хүн тэгээд тэр үеэс би юу эргүүлж эхэлсэн бэ гэхлээр хүүе би энэ ер нь нэг өөрөө эрүүл байцгал юм бол бос юм болох юм биш гэдгийг ёнк гэл орцсон байна. Тэгээд тэнцэнс хойш би яаж гисэн гэхлээр энэ эрүүл амьдралын юм аягаар ингэж. Тэгээд би нэг тэр ингээ хийгээд эхлээд өөрийнхөө юм ингэж сайжруулаа өөрийнхөө дараачийн төвшин рүү илүү зорилготойор ингээ сайжруулах алхмуудыг хийгээд ирэнгүүт. Гэхдээ тэр болтол би бас ер нь амьдралд ер нь амжилттай байсан хүн шүү. Тэгж бас ойлгож байна. Мундаг имийг хийж чадсан хүн амьдралдаа яатсан. Гэхдээ тэр цэг дээр миний ойлгосон юм. Одоо би тэгээд ингээ өшөө ингээд өндөр цэгийг ингээд амьдралтаа тодорхойлоо гавьяага байгуулад мундаг юм хийгээд байдаг хүн байг бол надад юу эрэхтэй ингэнгүүт мэдлэг чадвараасаа илүү эрүүл цогцоороо эрүүл хүн байж чадах уу тэнхээтэй хүн байж чадах уу тэгээ би тийш орсон. Тэгээд тэрнийхээ ачаар би юу ойлгож авсан бэ гэсэн ер нь эргэн тойрны хараад байгаа миний зөвлөдөг коуч хийдэг хүмүүсийн тэр хараад ангууд энэ юу болсон бэ гэсэн чинь хүний амьдралд шаардлагатай тэр нэг өөрчлөлтүүд нь аюу жижигхэн зүйлүүд байдаг. Гэхдээ тэрийг зөв мэдээллийг зөв хүнийхээ хэрэгцээтэй зөв холбож өгчих юм бол импакт нь маш том импакт гарч ирдэг. Би одоо коучинг хийж байгаасаа бас нэг бахархдаг юм аа миний надтай коучинг хийсэн хүмүүсийн 90% шүү. 90% 100% бол арай биш. 90% нь яаж чадсан байдг вэ гэхээр өөрийнхөө амьдралыг амжилттайгаар эерэг чиглэл рүү ахиц руу оруулж чадсан байдаг. Би өөртөө супер өөрчлөлтүүдийг өнөөдөр өөрийнхөө хамтарч ажиллаж байгаа клиентуудаас олж харчихсан. Тэгэд ихэнх тохиолдолд тэрийг нь хийхэд тийм хүчтэй том амьдралын өөрчлөлт хэрэггүй байдаг. Жохон ойлгох, жохон зориг, жохон үннийг мэдрэх, жохон өөрийгөө ажиглах чадвар. Тэг би тэрийг нь коучингөөрөө хүмүүст өгж чаддаг амжилттай. Тэг тэрийг харангуй тэнцэнс би маш их хэмжээний утга учирыг өөрийнхөө амьдралд үүсгэж чаддаг. Коучинг хийх би тийм олон цагийг зарцуулж чаддаггүй харамсалтай. Миний нэг мөрөөдөл магадгүй ирээдүйд зөвхөн бүтэн цагийн коучинг хийдэг хүн болчихсон гэсэн мөрөөдөл байна. Гэхдээ ядаж тэр нэг байгаа цагуудаараа ажилтдаг хүмүүстэйгээ би ямар их гоё өөрчлөлт хийгээ тэр хүмүүст бүр зүгээр нэг жижигхэн акц биш амьдралд нь бүр оронгоор нь орчсон ийм гоё өөрчлөлтүүдийг үүсгэж чадж байгаасаа би айгүйх гоё бахархдаг, утга учир гаргаж авч чаддаг. Тэгээ тэр болгоныг харах тийм ээ өдөр болгон эсвэл 7 хоног болгон сошиал медиагаар чинь хин нэгэн таны нэг хийсэн юмнаас болоод өөрийнхөө асуудлыг шийдэж чадсан, урагшилж чадсан, өөрчлөлтийг бий болгож чадсан гэдэг чинь тэрнээс өөр юу хүсэх вэ те. Тийм болохоор би коучинг хийдэг байгаа. Тэгээд би Монгол залуучууд ялангуяа Монгол хүн энэ олон улсад бид нар харуулах юмтай, бүтээх юмтай, идэвхтэй одоо глобал нийгмийн манлайлагчдын нэг байж болно гэдэгт би итгэдэг. Би яагаад тэрэнд нас тус нэмэр болж болохгүй шүү дээ. За ингэж ийм болохоор би коучинг хийдэг ба. Окей. Коучинг авах гэдэг шийдвэрийг бодонгууд нэг юм ойлгох хэрэгтэй тийм ээ. Тэрний юу юм гэхэлэр тийм шийдвэр гаргаж байгаа хүн чинь ямар хүн бэ гэхэлэр би болохоор энэ хүмүүсийг юу гэж нэрлэдэг юм гэхэлэр эвдэрсэн зүрхтэй баатар хүмүүс гэж байна. Эвдэрсэн зүрхтэй баатар хүн юу гэсэн үг вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. За, 3 үг орж иж эвдэрсэн зүрх гэж байна тийм эхний хоёр үг нь. Зүрх нь эвдэрсэн, гимтсэн гэсэн үг тийм ээ. Маш олон зүйл үтсэн тийм үнийг хэлж байна. Эвдэрсэн зүрхтэй. Жинкнээс зүрх нь эвдэрсэн гэдэг чинь мэдэрсэн, шархалсан, зүгээр өнгөцхөн биш, гүнзгий төвшний эвдэрэлтийг мэдэрсэн хүмүүс. Эвдэрсэн зүрхтэй гэсэн мөртлөө араас нь баатар гэдэг үгийг ороод ирж байна. Баатар гэдэг үгээрээ юу бид нарт хэлж байгаа вэ гэхээр нэгт нь болохоор баатар хүн гэдэг чинь ялахын төлөө өөрөөсөө биш бусдын төлөө зүтгэдэг хүмүүс, дайчин хүмүүс.
гавьяа байгуулдаг хүмүүс. Тэр хүмүүс урт хугацааны үзэл бодолтой, харцтай. Тэгээд тэрнийхээ төлөө тэр эвдэрсэн зүрхтэй ч гэсэн урагшилж, хөдөлж, 7 унчаад 8 дахь удаахын босолтыг хийж чаддаг. Чадахгүй байсан юм а сураад. Яагаад вэ гэвэл тэр хүн гавьяа байгуулна гэдэг юм урт хугацааны жанжин шугамд итгэдэг, амьдралаа сайжруулна, үр хүүхдийнхээ төлөө, эхнэр нөхрийнхөө төлөө энэ зорилгыг биелүүлнэ. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд энийг хийн. Гэр бүлдээ туслахын тулд ингэ гэх мэт юм жанжин шугамдаа итгэсэн тэгээд тэрнийхээ төлөө дайддаг, тэгс мөртлөө эвдэрсэн зүрхтэй ч гэсэн өдөр болгон болсон юмээрээ. Тим хүнийг л бид нэр эвдэрсэн зүрхтэй баатар. Коучинг авж байгаа хүмүүс миний бодлоор эвдэрсэн зүрхтэй баатар хүмүүс. Энэ хүмүүс нэг юм хүсээд байгаа, нэг жанжин шугам байгаад байгаа. Тэд нар урагшлах бодит хэрэгцээ байгаад байгаа, юмыг өөрчлөх. Тийм болохоор тэд нар тайван сууж чадахгүй байна. Тэд нар өсөх хэрэгтэй. Тэд нар legacy гэдэг зүйлийг бий болгох хэрэгтэй. Бусдад үнцийг үүсгэх ёстой. Энэ хүмүүсийн дотор байдаг зүйл. Тэгээд энэ дээр ярьсан өөрчлөгдөх шийдвэрээ гаргасан хүмүүс болохоор л коуч дээр ирж байгаа хүмүүс. Эднэр дотор бас нэг байгаа нэг мундаг юм нь коучинг авж байгаа хүн авахгүй байгаа хүмүүс дотор нэг ялгаатай юм. Гэхдээ би энэ bias биш шүү. Тэр нь юу вэ гэхээр би юмыг сайжруулахад бүх хариулт надад байх, бэлэн байх албагүй. Би энийг ганцаараа хийх албагүй гэдгийг бас бодож чадж байгаа, итгэж чадж байгаа хүмүүс. Хамтарч хүмүүстэй ажиллах дуртай, эгогоо барьж чадж байгаа асуудал. Би ч гэсэн урд нь тэгдэггүй байсан. Би урд нь юу гэж боддгоо гэсэн гэхээр би асуулт асуугаад өөрийнхөө хөгжлийн тухай, өөрийнхөө юмны ойлголцоо, өөрийнхөө сэтгэл хөдлөлийн тухай, мэдрэмжийн тухай өөр хүнээс ярих чинь би өөрийгөө жоохон онцгой харуулах юм биш үү гэж боддог байсан. Саяхан надтай миний нэг ерөөсө бодоогүй байсан тийм сайн найзууд маань надаас ингэж асуусан, эрэгтэй найзууд маань эрэгтэй хүн ойлгох хэрэгтэй юу гэдэг асуултыг асуусан. Эвдэрсэн зүрхтэй бааtruуд бүгдээрээ ойлгох хэрэгтэй гэдгийг мэддэг хүмүүс. Тэр иймэрхүү төрлийн хүмүүс надаас коучинг авдаг, ер нь коучинг авдаг хүмүүс. Коучинг авч байгаа хүмүүс яах гэж авч байгаа юм бэ? Тэднэр дотор ганцаараа шийтгэх гээд олон жил бодоод, олон төрлийн арга оролдоод ганцаараа бариад тэгээ барахгүй болчоод за одоо нэг хүнээс нэг өөр аргаар үзье да гэж байгаа хүмүүс коучинг авдаг. Коучинг авч байгаа айгүй олон хүмүүс нь бизнес эхлүүлж байгаа. Нэг шинэ юм хиймээр байгаа. Энэ дээрээ зөвлөгөө авъя. Энэ дээрээ нэг хоёр дахь нэг яг ийм магадгүй хийж үтсэн бизнесийн төлөлийн дуршлагтай хүнтэй бод саналаа шийдэлцээ, мэтгэлцээ, сонсъё. Миний санал дээр ямар зөвлөгөө, ямар шүүмж өгмөр байна. Тэрийг сонсох гэж коучинг авдаг хүмүүс. Коучинг авдаг хүмүүс одоо амьдралын хэмээгийн шал хондоо болсон. Тэтгэвртэй дөнгөж их гарч байгаа. Дөнгөж сая салцсан. Дөнгөж сая нэг юм болсон. Дөнгөж сая ажлын байраа нэгдсэн. Ийм хүмүүс надаас нэг коуч авдаг хүн нэг ажлын байр дээр эсрэгээр яг атхан ажлын байр дээр айгүй удаа тэрэндээ сэтгэл ханамжгүй болоо тэрнээсээ болоо ажилдаа дургүй болоо компанид дургүй болоо болох гээд ирэх үед надаас коуч авч. Тэгээд тэр хүн яасан гэж албан тушаалын юм үлчсэн. Надаас коучинг авж байгаа хүмүүс өөрөө айгүйх өөрчлөгдчөөд эхнэр юм уу нөхөр юм уу 90 тойрны хүмүүс нь тэнцэж өөрчлөгдөхгүй тэгээ өөрийг нь ингээд татаад удаашруулаад тоормслоод байгаа юм шиг мэдрэмж авч байгаа хүмүүс тэрийгэ засах гэж барахгүй болохоор тэр айгүй хэцүү. Тэр хамгийн хэцүү даалгавар юу орж ирдэг асуудлуудын нэг нь байдаг. Ийм их гэж хэлж байгаа хүмүүс. Надаас коуч авж байгаа хүмүүс өсвөр насны хүүхдүүдийн ээж аауд хүүхдүүдтэйгээ яаж ойлголцох вэ? Яаж хүүхдтэй өөрийгөө ойлгох вэ? Яаж ингэх вэ? Яаж тэднийг өөрсдөө зүгтдэг биш өөртөө нээлттэй ярьдаг болох уу гэдэг дээр орж иж байгаа хүмүүс. Надаас эсэргээр өсвөр насны би ээж аавдаа яаж өөрийгөө ойлгох вэ? Би яаж дараачийн тэр явж байгаа сургуулийнхаа тухай мэдмээр байна уу гэдээ орж ирж байгаа. Би өөрөө хувьдаа коучинг авч явахдаа би юун дээр коучинг авч байсан бэ гэхлээр одоо коучинг дээр ашиглаж байсан асуудал шийдүүлж байсан асуудал нь юу байсан бэ гэхлээр би өөрийнхөө давтамжтай гаргадаг сул тал юу дадлынхаа сул талыг тийм ээ одоо чинь юу иймэрхүү асуудал гаргаад ирэнгუут би яаж тэр ярианд ортгийг тэгээ яаж тэр ярианд орохоор хөвчлэн би өөрийгөө босс юм хийгээд байдгийн гэх мэт юм харилцааны асуудлаа аваад тэрийг шийдэх гэж би коучтэй ажиллаж байсан. Би өөрний коучтэй өөрөөсөө шаардж буй зорилго тодорхойлох дээр өшөө хүчтэй шахалт надаа нэг хүн орж ирээд хамтарч ингэж хүчилж шах хэрэгтэй байна гэдгийг ойлгоод би тим хүнтэй ажиллаад бас тэргээр дамжуулж өөрийнхөө зорилгыг сайжруулах юм хийжсэн.
гих мэтийн төрлөөр шалтгаануудаар хүмүүс коучинг авах гэж орж ирдэг. Тэгээ бүр томоор нь яриул юм байдаг шүү. Энэ цэгээс энэ цэг хүрэхэд л тусалцаа эрэхтэй байгаа хүмүүс орж ирдэг. Тэгээ энэ цэгээс энэ цэг хүрэх гингууд энэ хүмүүсийг хоошоо татаад байгаа юмнууд дээр зогсоох гэсэн хүмүүс над дээр асуудал болгож орж ирдэг. Тэгэхээр иймэрхүү л юм гормыг. Тэгээ коучинг ч гэсэн бид нэр тэгж ярьдаг. Энэ цэгээс энэ цэгээ мэдэж гэнэ үү? Голчин ямар цэг байгаа мэдэж гэнэ үү? Энэ гурийн хоорондын харилцааг, энэ гурийн хооронд яаж шилжих юм аа л учраа олчод бид нар болно. Болох гэдэг байгаа тийм ээ.